That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр худалдааны дан улам бүр ширүүлсэж байна. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 4-р сарын 9-ний өдөр за бүгд найрамдах хятад ард улсын эсрэг тавьсан тарифыг нэмэгдүүлж 125% бол хүрсэн. За тэгвэл одоо саяхан Америк нэгдсэн улсын зүгээс хятадын одоо зарим төрлийн бараа бүтээгдэхүүнүүдэд бүр 245%-ийн одоо татвар тогтоосон ийм одоо маш ноцтой шийдвэрүүд гаргаад байгаа юм. За мөн одоо Дональд Трамп хамгийн сүүлд буюу одоо 245%-ийн тариф нэмэх шийдвэр гаргахын өмнө дэлхийн нийтэд хандаж за дэлхийн бүх улс орнууд Америк нэгдсэн улс аль эсвэл бүгд найрамдах хятад ард улс гэх хоёр сонголтын аль нэгийг нь хийх одоо ийм түүхэн шаардлага тулгараад байна. За төвийг сахиж дунд нь одоо яг бөмбөг шиг ингэж аль талд нь бол тав засаж бол явна гэдэг ийм ойлголт бол цаашид бол байхгүй болсон гэдгийг бол аль бие ёсоор зарласан. За олон нийтийн анхаарлыг дэлхийн нийтийн бол одоо анхаарлыг хамгийн их татаад байгаа юм а. Үүнээс болоод эрэг болон сүрэг маш олон үр дагаврууд Америк нэгдсэн улсын талд бас гарч ирэхэд байна. За тухайлбал дэлхийн бүх улсад тарифын нэмэгдэл хийсэнтэй холбоотойгоор дэлхийн 70 гаруй улсаас Америк нэгдсэн улстай худалдааны хэлэлцээр хийх хүсэлттэй бол ирүүлээд байгаа. Нэг ёсондоо бол эдгээр 70 орнууд нь Трампын хэлснээр бол өөрсдийн талыг нэгэнт одоо сонгоод эрцгээж байгаа улсууд гэж хэлж болох бололтой. За гэхдээ хятадын барааны тариф нэмэгдснээр Америк нэгдсэн улсын дотоодын зах зээлд мөн шууд сөрөг нөлөө бол гарч эхлээд байгаа. Жишээлбэл хүүхдийн тэргээс эхлээд автомашины зарим төрлийн эд анги сэлбэгүүд хүртэл бол Америкийн зах зээлд олдоц том муутай болж эхэлж байгаа юм. За мөн Америк нэгдсэн улс даяараа Трампыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалууд бүх мужуудаар бол нэгэн зэрэг дэгдээд байх жишээтэй. За түүнчлэн бас бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпин хөрш зэрэгэлтэй орнуудтай бол төрийн айлчлал хийж Вьетнам, Камбож, Малайз зэрэг улсуудыг Америк нэгдсэн улсаас холдуулж өөрсдийн талд оруулахаар бол ажиллаж эхлээд байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаараар худалдааны дан яг хэрхэн өрнөж байгаа талаар за мөн бүгд найрамдах хятад ард улсын зүгээс Америк нэгдсэн улсын эсрэг тун удахгүй ямар хүчтэй хариуц цогцолт барих гэж байгаа талаар за хятадууд хэрхэн Америк нэгдсэн улсын эсрэг блок байгуулахаар бол яарвчилж байна. За арай хятадын эдийн засаг хямрахаас өмнө Трамп өөрөө дотоодын улс төрөөсөө болоод тонгруулчих юм биш үз гэх мэт сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй ярих болно. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За та бүхэн маань бас хэдийнэ танил болсон байх гэдэгт бол найдаж байна. За иймээс танд болон таны аж ахуй нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Юуны өмнө Трампын анхны тарифын нэмэлт хийх шийдвэр гарсны дараагаар Америк нэгдсэн улс даяар Трампыг эсэргүүцсэн жагсаалууд нэг хэсэг хүчтэй өрнөж байгаад эрчин айжмдаа суларсан. За гэтэл саяхнаас бүх мужуудыг хамарсан 50-501 хэмээх жагсаалууд дахин эхлээд байна. Жагсагчдын зүгээс ерөнхийдөө Трампын маш олон бодлогыг эсэргүүцэж байгаа. За тухайлбал Трампын засаг захиргааны цагаачлалын хатуу бодлого буюу олон мянган хүнийг албатан гаргаж буй үйл ажиллагааг нь бол эсэргүүцэж байгаа юм. Мөн Трампын засаг захиргаа 200 мянга гаруй төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн явдал нь за энэхүү эсэргүүцлийн жагсаалын бас нэгэн шалтгаан болоод байгаа бол Америк нэгдсэн улс нь бас Украинд болон одоо газын зурвасын хямралд оролцохоо одоо болох гэж буйн бол жагсагчдын дургуутыг бас хүргэж байгаа. За түүнчлэн Илон Маск Америк нэгдсэн улсын улс төрийн бодлогод ихээхэн нөлөө үзүүлэх болсныг мөн тэдгээр жагсагчид эсэргүүцэж байгаа гэж хэлж болно. За эдгээр жагсаалууд нь Америк нэгдсэн улсын 50 мужид зохион байгуулагдаж байгаа бөгөөд 5-501 хөдөлгөөн нь цаашид ч мөн одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм. За тэд эх саруудад цар хүрээгээ улам томруулж Трампыг энэ бүх шийдвэрүүдэд цуцлах хүртэл тэмцэнэ гэдгээ бол аль бие ёсоор мэдэгдээд байна. Тэгвэл Трамп хятадын татварыг 245%-ийн таазан тулгацсан явдалд бүгд найрамдах хятад ард улсын зүгээс шууд дургуутслаа мөн одоо илэрхийлээд байгаа. Тухайлбал хятадын иргэний агаарын тээврийн компаниуд Америк нэгдсэн улсын Боингтэй харилцах бол бүх харилцаагаа зогсоож Боинг онгоцны одоо худалдан авалтыг бол зогсоогоод байгаа юм. За хятадын зүгээс гаргасан энэхүү шийдвэрийн хамгийн ихний хохирогч нь хятадын Xiaomi Airlines компани болж таарч байх шиг байна. За тус компани нь Америк нэгдсэн улсын Boeing 737 Max онгоцыг 55
сая доллараар захиалан хийх гэж Хятадын нутаг дэвсгэр дээр уржигдэр хүргэгдсэн боловч Хятадын коммунист намын шийдвэрийн улмаас уг онгоцыг хүлээж авалгүйгээр Америкийн нэгдсэн улс руу эргүүлэн буцаасан байх жишээтэй. Энэхүү худалдааны дайны улмаас яг одоогоор бол Америкийн нэгдсэн улсын дотоодын зах зээлд өргөн хэрэглээний барааны үн нэмэгдэх, зарим барааны олдоц багасах, иргэдийн худалдан авах чадвар буурах гэх мэтээр бол шууд сөрөг нөлөөнүүд ихээхэн гарч эхлээд байна. Мэдээч хэрэг худалдааны дайн урт хугацаанд үргэлжлүүлвэл энэ хямралт байдал бол мэдээч улам дамжирна. Гэхдээ урт хугацаагаа дагаад бүгд найрамдах Хятад ард улсын дотоодод мөн аж үйлдвэрлэлийн гарц багасах, нүүрсний хэрэглээ танагдах, цаашлаад ажлын байрууд багасж, улс оронд тогтворгүй байдал нэмэгдэх давхар эрсдлүүд бол харагдаж байна. Америк Хятад хоёр хинэн төрүүлж тамирын тасрах вэ гэдгийг бол харахаар тэмцэлдэж байна гэж бол хэлж болно. Америкийн нэгдсэн улсын хувьд бол худалдааны дайны үр дүнд тус улсын дотоодын үйлдвэрлэл сэргэж Хятадаас хараат байдлыг бууруулах нь бол Трампын хамгийн чухал зорилтуудын нэг юм. Энэ ч утгаараа Трамп технологийн салбар буюу чип, хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан, батлан хамгаалах технологид бол төрийн дэмжлэгийг бол асар ихээр нэмэгдүүлж, мөн татваргүй бүсүүдийг бий болгохоор төлөвлөж эхлээд байгаа. Мөн Трамп нь Европын уламжлалт холбоотнууд болон Аз дахь холбоотнуудаа баг зэрэг чангалж байгаад өөрсдөө хөл олдон гүгээд ирэх үед нь Хятадын эсрэг эдийн засгийн хамтралыг бол тулхах иймэрхүү төлөвлөгөөтэй байж бол магадгүй гэж харагдаж байгаа юм. Мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс Хятад руу одоогоор бол хагас дамжуулагч, хиймэл оюун ухааны технологи, квант компьютер зэргийг бол гаргахыг тодорхой хэмжээнд хязгаарлаад байгаа. Цаашид бол буюу тун ойрын хугацаанд бүр мөсөн хязгаарлаж магадгүй байна. Ингэснээр Хятадын TikTok, Huawei зэрэг технологийн магнатууд бол дэлхийн зах зээлээс шахагдах эрсдэл бол шууд үүсэх юм. Мөн Хятад улс өөрсдийн юаныг бол олон улсын худалдааны гол валют болгох амбицийг нь тас сохиж, долларын ноёрхлыг баталгаажуулах нь Трампын ээлжид зорилт гэж хэлж бас болно. Үүний хүрээнд бол Америк нь Хятадын гадны хөрөнгө оруулалтыг бол хориглож, Америкийн нэгдсэн улс доторх Хятадын эзэмшлийн үнэт цааснуудыг бол хатуу хянахаар бол ажиллаж эхэлсэн юм. Мөн Трамп тун ойрын хугацаанд бүгд найрамдах Хятад ард улсын хөрш орнууд болох Вьетнам, Индонез, энэтхэг Монгол зэрэг улсуудыг бол Америкийн нэгдсэн улсын эдийн засагт ойртуулж, Хятадыг бүх талаас нь бүслэлтэнд оруулах стратеги хэрэгжүүлэх магадлал тун өндөртэй байгаа талаар мэрэгчлэнүүд хэлж байна. Хэрвээ Америкийн нэгдсэн улс үнэхээр Хятадын аж үйлдвэрлэлийн гарцыг бууруулж чадвал Хятадын ард түмний дунд бол ажилгүйдэл, дотоодын өрийн дарамт, үл хөдлөлийн хямрал үүсэх нь бол тодорхой харагдаж байгаа. Яг тэр үед нь мөн Тайван, Хонконг, Төвд, Шинжааны нутгуудад бол хүний эрх цаашлаад тусгаар тогтнолын төлөөх тийм шахалт үзүүлвэл энэ нь Хятадын хувьд бол өхлийн цохилт болж магадгүй. Гэхдээ энэ бүхэн мэдээч бол биелэх бол нэлээд амаргүй байгаа. Учир нь Хятад улс Ши Жинпин бол зүгээр хараад сууж байгаад бол Америкийн нэгдсэн улсад дээрлэхүүлээд байхгүй. Тэд боломжит бүх хувилбарууд, бүх арга замуудыг ашиглаж Америкийн нэгдсэн улсын эсрэг мөн зөрүүлээд тамираа тасралтад тэмцэнэ гэдгээ бол нэгэнт ойлгуулсан байгаа. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрээсээ шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг MN. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. Тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай нэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх үнэний картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд Америкийн нэгдсэн улсын эсрэг тэмцэх эхний алхмаа шууд хийгээд эхэлсэн гэж бол хэлж болно. Үүнийх нь хамгийн тод жишээ бол Ши Жинпин Хятад улсыг бүс нутгийн доктортой байдлын тулгуур багна хэмээн тодорхойлж
хөрш улсуудтайгаа бол чөлөөт худалдаа хийхийг дэмжих талаар бол яриад эхэлсэн юм. Нэг ёсондоо бол дэлхийн бүх улс орнууд Америк нэгдсэн улсын тарифын дайралтанд бол өртөөд байгаа. За иймээс улс орнуудыг Америк нэгдсэн улс бус харин хятадтай ойр байж Америк нэгдсэн улсын худалдааны дайнаас хамтдаа нэг нэгэндээ хамгаалсан тэсэн гарах стратегийг бол голчлон баримталж байна гэж хэлж болно. Үүний хүрээнд Ши Жинпин 4-р сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Вьетнам улсад бол аль биесээр айлчлал хийж төмөр зам, хангамжийн сүлжээ, хэмэл оюун ухаан, хөдөө аж ахуй, соёлын салбарт бол хамтрах олон гэрээ байгуулсан. За Вьетнам улсын хувьд Трамп бол тус улсад 46% тарифын нэмэгдэл бол гаргасан учраас вьетнамчуудад Трампд бол тун сэтгэл гонсгор байгаа нь маргаангүй. За гэхдээ Вьетнам энэ удаа Америк нэгдсэн улсад тал засаж, за Америк нэгдсэн улстай хэлэлцээр хийсэн нь бол тэдэнд ашигтай юу эсвэл Америк нэгдсэн улсын эсрэг бүгд найрамдах хятад ард улстай хамтран сүрэн зогсох нь тэдний ирээдүйд илүү хэрэгтэй юу гэх шийдвэрийг бол гаргах цаг үе тулж ирээд байна. За ер нь бодит байдлыг харвал Вьетнам болон хятад хоёр бол өрсөлдөгчд. За мөн түүхийг сөхвөл энэ хоёр улс бол дайснууд. За түүнчлэн Америк нэгдсэн улс нь өөрөө Вьетнамын гол бараа экспортлагч буюу хамгийн том худалдаа авагч улс юм. Иймээс вьетнамчууд хятадын талтай инээж байгаад цаагаараа Трампыг аргадаж өөрсдийн тарифыг багасгах алхам хийх болов уу гэж харагдаж байгаа юм а. Түүнчлэн Ши Жинпин үргэлжлүүлээд 4-р сарын 15-наас 17-ны хооронд бол Малайз улсад мөн төрийн айлчлал хийсэн. Малайзийн хувьд Трамп тарифыг 24% болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. За тун ойрын хугацаанд Малайзийн аж үйлдвэрлэлийн сайд нь Америк нэгдсэн улсад айлчилж тарифын асуудлаар хэлэлцээр хийх нь бас тодорхой болоод товн гарсан. За харин үүнийх нь өмнө Ши Жинпин өөрөө Малайзад нисэж очиж уулзсан нь бол дэлхийн нийтийн анхаарлыг бол татаж байна. За уг уулзалтаар олон нийтэд нээлттэй цацсан мэдээлэлээр бол Хятад Малайз хоёр улс нь дижитал эдийн засаг, хөдөө аж ахуй, хэмэл оюун ухаан, төмөр замын асуудлаар бол хамтран ажиллахаар болсон бөгөөд за хоёр улсын хамтын нийгэмлэг байгуулах урьдчилсан тохироо хийсэн гэх мэдээ бол цацагдаад байна. За гэхдээ Малайз улс нь мөн л одоо Хятадтай бас найзлахгүй байх магадлал маш өндөр байгаа. Учир нь 2025 оны 3-р сард Малайз улсаас Америк нэгдсэн улс руу хийсэн экспорт нь за өмнөх оны мөн үеэс бол 50.8%-аар өссөн буюу одоо түүхэн дээд хэмжээнд бол хүрээд байгаа юм. За үүний үр дүнд одоо Малайзийн эдийн засаг 2025 оны эхний улиралд шууд 4.4% өсөлт үзүүлсэн. За иймээс Малайзийн хувьд худалдааны одоо энэ ирчээ алдахгүй тулд за өөрөөр хэлбэл эдийн засгийн энэхүү өсөлтөө хадгалахын тулд Америк нэгдсэн улстай тарифын асуудлаар тохиролцох нь бол тус улсын хувьд Хятадтай нөхөрлснөөс илүү ашигтай болох нь бол одоо хүнд ч харсан ойлгомжтой байгаа. За ямар ч тач энэ сарын сүүлээр Малайзийн худалдаа аж үйлдвэрлэлийн сайд Америк нэгдсэн улсад айлчлаад нэг тохироо хийж таарна. За Америк нэгдсэн улс ч муу одоо Хятадыг тойрон хүрээсэн худалдааны эдгээр чухал түнш улсуудаа бол шууд Хятадын саварт бол шидчихгүй. За Трамп бол одоо айлхан сандаргаж донсолгоо үүсгэх замаар өөрийн талд илүү гүн оруулах стратегийг баримталж байгаа харагдаад байгаа юм а. Түүнчлэн Хятадын Ши Жинпин дарга бол 17-ноос одоо 18-ны өдрүүдэд үргэлжлүүлээд Камбож улсад айлчилсан. За энэхүү Камбожийн айлчлалаар тус хоёр улс бол хангамжийн сүлжээ, бас хэмэл оюун ухаан, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбаруудад хамтран ажиллах бол урьдчилсан санамж бичиг байгуулсан. За Америк нэгдсэн улсын хувьд Камбож улсад одоо 49% тарифын татвар бол ногдуулаад байгаа. За гэхдээ 2025 оны 7-р сарын 8-ны хүртэл буюу 90 хоногийн хугацаанд Камбожийг 10% тарифтай хэвээр нь байлгаж байгаа юм. За нэг ёсонд бол Камбожийг ерөнхийлөгч Трамп уг 90 хоногийн хугацаанд багтаад хэлэлцээр хийгээд одоо хүрээд ирнэ гэж тооцсон гэсэн үг. За үнэхээр ч одоо Трампын хүслээр Камбож нь Америк нэгдсэн улсад бол шууд одоо хөл холдон гүйж эхэлсэн. За тухайлбал 4-р сарын 9-ний өдөр Камбожийн ерөнхий сайд за Дональд Трампд захидал илгээж Камбож улс нь Америк нэгдсэн улсын 19 төрлийн барааны тарифыг 35% байснаас 5% болгон бууруулж буйгаан бол зарлаж шууд буурт хийх үйлдэл хийсэн юм. Тэгэхээр Америк нэгдсэн улсын зүгээс одоогоор бас Камбожид энэхүү өгөөмөр сэтгэлийнх нь хариуд бол одоо хараахан өөрсдийнх нь өгөөмөр сэтгэлийг бол зөрүүлээд итчлээгүй байна. За гэтэл яг энэ үеэр одоо Ши Жинпин Камбожид айлчилж Камбожийн Фунан Тэчо хэмээх сувгийн төсөлд за Хятадын төрөөс бол 1.2 тэрбум долларын санхүүжилт олгох боломжтой гэдгийг бол мэдэгдсэн. За Камбожийг хятадууд шууд одоо мөнгөөр өөрсдийн тал болгох гэж
буюу одоо худалдаж авах гэж үзэж байна гэсэн үг. За гэхдээ Камбож бас одоо бодох хэрэгтэй. Нэг удаагийн 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт чухлуу. За эсвэл нийт экспортын 35%-ийг нь дангаараа бүрдүүлдэг. За үйлдвэрлэсэн бараг бүх гутал хувцас аяллаа хэрэгслүүдийг нь худалдаа авдаг. Америкийн нэгдсэн улсын зах зээл тэдэнд илүү чухлуу. За урт хугацааны үр ашигаа бодвол Америкийн нэгдсэн улсаас Камбож бас холдож чадхааргүй харагдаж байгаа юм а. Гол нь сая дурдсан улс орнууд бүгд одоо үйлдвэрлэгч улсууд. За тэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн дийлэн хувийг Америкийн нэгдсэн улсын зах зээлд гаргадаг улсууд гэж хэлж болно. За иймээс хэрэв тэд Америкийн нэгдсэн улстай харилцаагаа таслаж бүгд найрамдах хятад ард улстай одоо нөхөрлөлөө гэж бодоход хятад улс тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг бол Америкийн нэгдсэн улстай бол адил хэмжээгээр хязгаарч авахгүй. За хятад өөрөө асар хямд өртгөөр одоо үйлдвэрлэгч улс буюу одоо яг тэдэнтэй адил нэг салбарт бол өрсөлдөж ижил тогооноос бол хоолоо олдог улс юм. За иймээс тэдэнд одоо өрсөлдөгч бус харин худалдан авагчтайгаа найзлах нь одоо илүү зөв сонголт болж байгаа юм. Энэ бол одоо бизнесийн хамгийн энгийн дүрм. За ер нь яг үнэндээ бол одоо энэхүү худалдааны дайны үндэс нь 6 үзүүлэлт байгаагийн дөрөвт нь бол Америкийн нэгдсэн улс давмгаадж, за хоёрт нь хятад бол давмгаадж байгаа. За тодорхойлбол технологийн ноёрхлоор бол Америкийн нэгдсэн улс бол дэлхийд өнөөдрийг хүртэл тэргүүлж байгаа нь бол үнэн. За мөн эдийн засгийн эргэлтэд цэрэг стратегийн эвсэл валютын санхүүгийн системүүд нь бол одоо Америкийн нэгдсэн улсын давуу байдлын дор байгаа. За харин аж үйлдвэрлэлийн хүчин чадал, дотоодын улс төрийн тогтвортой байдал гэх мэт үзүүлэлтүүд нь бол бүгд найрамдах хятад ард улсын хувьд одоо илүү давуутай байгаа юм. За тэгэхээр одоо эцсийн эцэст хамгийн энгийн үгээр одоо тайлбарлахад бол одоо үйлчлүүлэгч бол хаан гэдэг үг байдаг. Америкийн нэгдсэн улс бол одоо мөнгөө бариад олон төрлийн зангуунаас хүссэн бараагаа худалдан авч буй одоо үйлчлүүлэгч улс юм. Харин бүгд найрамдах хятад ард улс бол худалдааны төв дотор орших хамгийн том зангуутай мөн хамгийн хямд бараатай худалдагч тал. За гэхдээ эцсийн эцэст одоо хинээс худалдан авалт хийх үү? Хямд бараа олон жил зараад зах зээлд монопол болж улмаар их зан суучихсан өнөөх одоо байнга авдаг зангуунаасаа дахиад авах уу? Эсвэл энэ удаа арай үнэтэй боловч өөр газраас бараагаа авах уу гэдгийг худалдагч бус харин худалдан авагч тал дангаараа шийддэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань ерөнхийдөө энэ түрээд өндөрлөж байна. Арай товчхон дугаар байлаа. Гэхдээ худалдааны дайны одоо эргэн тойронд яг юу болоод байгаа? За мөн одоо хятадыг тойрсон энэхүү Америкийн нэгдсэн улсын худалдааны түнш улсууд хаашаа хэлбэж магадгүй байгаа талаар хятад мөн одоо хөрш зэрэгтэй орнуудаа өөртөө татахын тулд ямар их хичээн зүтгэл одоо гаргаж байгаа талаар бол та бүхэн тодорхой хэмжээний ойлголттой болсон гэж найдаж байна. За дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай. За Subotai Pictures-ийн зүгээс гаргасан энэхүү 20 дугаар зууны түүхийг агуулсан гэрэл зураг тайлбар бүхий ном маань худалдаалагдаж байгаа гэдгийг бол та бүхэндээ давхар мэдэгдэж байгаа юм. За та бүхэн түүх сонирхдаг бол түүхийн ном эсвэл одоо ховор чамин ном цуглуулдаг бол за мөн одоо манай сувгийг бол байнга үзэж одоо дэмжихийг хүсэж байгаа бол энэхүү номоос одоо худалдаа авах боломжтой юм шүү. За хэрхэн худалдаа авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт үлдээе.